Сайн байцгаана уу залуусаа, жи бэлгэн мэнчилж байна. Доминикийг формд оруулцгаая цуурлынхаа дараах видеог төлөж байна. Доминикийг дэглэмд нь оруулаад бид нар нийтдээ 4-7 онж байгаа бөгөөд Доминик 72 кг-тай 21% өөхтэй ихэлсэн. Өөрөөр хэлбэл 72 кг-ийнх нь 15 кг цэвэр өөх байсан. Тэгээд өнөөдөр бид нар 4-7 хоногийн дараа дэглэмээ хийж яваад өнөөдөр дахиад биеийн өөхний хэмжээг хэмжлээ. Доминик маань жишээлбэл цээжиндээ нийтдээ 14 мм-ийн арьстай зузаан арьстай байсан бол 13 болж хуурсан байна. Хэвлийн 26 байсан бол одоо 17 болж хуурсан байна. Хэвлийндээ бол нэлээд их сайн өөхөө хайлуулсан байна. Тэгээд хэвлийний хажуу хэсэгтээ 25 байсан бол 22 болж хуурсан байна. Нуруу гэхэд 21 болсон байна. Гэх мэтчлэн ерөнхийдөө бидний хэмжсэн бүх газар Доминикийн арьсных нь хэмжээ нэлээд нэмгэрчээ. Тэгээд энийг ингээд тооцоод үзэхээр Доминик одоо бол 16% өөхний хувьтай байна. Тэгэхээр юу гэсэн юм бэ гэхээр Доминик 70.5 кг-тай байна. Одоо тэгээд тэрнийх нь 11 кг нь өөх. Өөрөөр хэлбэл 4-7 хоногийн өмнө хийснийгээ бодох юм бол 4 кг өөхийг яг цэвэр хайлуулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ дэглэм маань маш сайн өгдөж байна гэсэн үг. Одоо цаашдаа бид нэр 2000 калорийнхаа оронд 1900 калори буюу одоо дахиад 100 калори нэмж хасаад 1900 калориор дахиад 4-7 хоног яваад жин хэр буух мөн бидний гол зорилго бол жингээ хурдан хаягтаа биш. Ерөнхийдөө булчингийнхаа массыг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл жингээ нэг талаасаа нэмэх, булчингаа нэмэх, нөгөө талаасаа давхар өөхөө хайлуулах тийм процессыг давхар дэмжиж байгаа болохоор зөвхөн хэдэн килограмм жинтэй байгаа вэ гэдгийг нь харахад бол үр дүн сайн анзаарахгүй гэсэн үг. Одоо магадгүй 4-7 хоногийн дараа Доминик 70 кг-тай хэвээрээ байж магадгүй. Гэхдээ яг арьсныхын зузааныг хэмжихэд өөх нь багасна мэдэгдэж магадгүй. Тэгээд тарныг бол ерөнхийдөө хамгийн гол нь та бүхэн харж байгаа бах формноос нь харах буюу одоо яг хэмжээд арьсныхын зузааныг хэмжээд мөн форм фигур нь яг яаж өөрчлөгдөж байна тэрнийг нь хараад бүх юмыг нь цогт нь харж иж үр дүнийг тооцоолно. Тэрнээс зөвхөн 72 кг-тай байж байгаа одоо 70 кг болсон 2 кг хассан байна гэж харж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл сая угаасаа хэлсэн 72 кг-тай байж байгаад одоо 70 кг гэдэг чинь яг нийтдээ бол 2 кг хассан байгаа. Гэхдээ яг хэмжээд арьсныхын хэмжээг нь хэмжээд хэр их өөхийг шатаасан юм гэхээр нийтдээ 15 кг байсан бол одоо 11 гэхээр 4 кг өөх хайсан байгаа. Тэгэхээр 72 кг байж байгаад одоо 70 таа байна гэдэг чинь 4 кг өөх хайсан ч гэсэн 2 кг өөхгүй буюу одоо булчингийн масса нэмсэн болохоор нийтдээ баланс нь 72-оос 70 болж гарч ирж байгаа гэсэн үг. Тэнийг та бүхэн бас зүгээр ойлгуулахын тулд одоо бас зөвлөж хэлэхэд зөвхөн жингээ хэмжээд явахад ямар ч үр дүн сайн анзаарахдаггүй. Нэг талаасаа өөхнийхөө биеийн хөөхнийхөө хэмжээг болон булчингийнхаа массыг сайн анхаарч ирж яг үр дүн зөв явж гэнэ үү гэдгийг анхаарна гэж та бүхэнд хэлмээр байна. За ингээд 4-7 хоногийн дараа дахиад формны апдейт хийн. Тэр бол та бүхэн хүлээж байгаарай. Амжилт.